Өнөөдөр нин үгүй хэлэхэд бидний амьдарч буй дэлхийн ертөнцийн одоо хүртэл илрээгүй нууц хэвээр оршиж байгаа зүйлс маш олон байгаа билээ. Хачин чихтэй итгээ сонин зүйлсээр дүүрэн дэлхийн ертөнцийн амьдарч байгаагийн хувьд хүн төрлөختөн олон ачирхалтай зүйлсийн гэрч болсоор байгаа нь нууц биш юм. Тэгвэл би та бүхэндээ өнөөдөр дэлхийн хамгийн том 15 амьтныг ярьж өгөхөөр бэлтлээ. За юу яцгадаг guys, Fox байна. За тэгээ өнөөдрийн бичлэгээр дэлхийн хамгийн том 15 амьтныг би та бүхэнд ярьж өгөх болно. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө лайка дарахаа мартав, саб хийгээг гоогаал сапа дарахаа мартав. За тэгээ олон юм ярихгүйгээр шууд бичлэгэндээ орцгоё. Лайка дараарай. Нэгт шов уйдагч тарантула Аалз. Заримдаа хан таазан дээр явж байдаг Аалзыг харахаар ягаад ч юм бэ таны чихүүд сүрдэг бидтэй. Тэгвэл тэр Аалзнаас хэд дахин том Аалз харвал та яах вэ? Магадгүй чочордог байх. Ийхүү тарантула гэх нэртэй Аалз нь 175 г жинтэй бөгөөд өмнөд Африкт амьдардаг юм байна. Шов харах болон жижиг могоогоор хоолддог юм. Хоёрт хамгийн өндөр нохой Зевс. Гэтэл хэсэг нь таны мэдгч хэрэгч гэлээ. Тэр бол дэлхий дээрх хамгийн өндөр нохой байсан бөгөөд өндөр нь 111 см байсан. Тэр үүднээс Зевс 2013 онд Гиннесийн номонд дэлхийн хамгийн өндөр нохой хэмээн бичигдсэн байна. Түүний эцэд болох Кевин болон Денис Дорлинг нар нохоогоо худалдаж авах үед анхаарад нохой өсөл морив гэж ихэд чочирдсан гэдэг. Гэвч харамсалтай нь Зевс 7 нас хүрээд үхсэн байна. 3-т Африк авраг том дун. Жижиг дун харж байсан болохоос биш доорх зурган дээр шиг ийм том хэлбэртэй дун та өмнө харж байгаагүй гэдэгт мөрөцгөж бэлэн байна. Ийхүү дун нь нийт 20 гаруй см урт бөгөөд одоогийн байдлаар олцох хамгийн том дун гэдгээрээ алдартай ажээ. 4-т Хятадын авраг гүрвэл. Саламандр гэх нэртэй гүрвэл дэлхий дээр амьдардаг тухай та өмнө сонсч байсан уу? Түүнийг эрдэмтэд мэлхий болон гүрвэлийн ирлийц гэж үздэг бөгөөд манай урд хөрш болох Хятадд олноор амьдардаг байна. Тэгвэл саяхан Хятадаас дэлхийн хамгийн том саламандр гүрвэл олдсон бөгөөд түүний хувьд 182 см урт ажээ. Сонирхолж хэлэхэд уг гүрвлийн махаар төрөл бүрийн амттай хоол хийдэг бөгөөд эрүүл мэндийн салбарт зарим үед ашиглах тохиолдолч гардаг байна. 5-т хамгийн том муур лодо. Хүмүүсийн хамгийн ихээр тижээдэг амьтдын нэг бол яхаа аргагүй муур билээ. Гаднаг төрх нь хэдийгээр хүүтэн ширүү харагдах хэдий ч тэдэн шиг эзэндээ ээлтэй амьтан тун ховор. Тэгвэл бидний өгүүлэхж буй түүхийн эзнийг лудо гэдэг бөгөөд тэрээр 113 см урт 11 кг жинтэй муур юмсанж. Лудо 17 сартай бөгөөд Келси Мэдигэл гэх эзнийхээ хамтаар Их Британий Вест Йоркшир гэх газар амьдардаг ажээ. 6-т хамгийн том мэлхий. Түүнийг анх олоод эрдэмтэд маш ихээр зочирдсан бөгөөд ийм том мэлхий байдгаа гэж уулга алдсан гин. Африк тивд орших Кермери улсаас уг мэлхийг олж байсан бөгөөд хамгийн том мэлхий болох нь тогтоогдсон байна. 7-д хамгийн том морь Том Жиг. Эртнээс хүмүүсийн унахад ашигласаар өнөөдөр хүрсэн морь шиг хэмэртлэг сайхан амьтан ховор гэдэгт маргах хүн тун цөөн бидтэй. Тэгвэл дэлхий дээрх хамгийн том морьтой танилцахад та бэлэн үү? Түүнийг Том Жиг гэж нэрлэдэг бөгөөд ойролцоогоор 210 см өндөрөөс гадна 357 г жинтэй гин. Түүний эзэн Жери Гилберт нь цагийн сайханд энэхүү аврах том морийг Висконсинд барилах фермээс худалдаж авч байжээ. 8-д Арслан баарын ирлиз Геркулес. Энэхүү Арслан баарын ирлиз сүрлэг амьтан нь 418 кг жинтэй бөгөөд ойролцоогоор 332 см урт ажээ. Түүний хувьд ухаалаг амьтдын тоонд багтахаас гадна бар арсланг бодвол харьцангуй уян зөөлөн амьтан гин. 9-д авраг хавч. 19 кг жинтэй 5.5 м урттай уг хавч нь Япон улсад амьдардаг бөгөөд дэлхий дээрх хамгийн том хавч гэдгээрээ алдартай юмсанж. Түүний гаднах харагдах байдлаас нь Аалзан хавч гэж нэрлэх нь ч бий. 10-т хамгийн том туулай Дайрус. Энт тент дэгдэж явдаг өхөр дөмөрхөн туулайг аврах том биетэй байгааг нь харах нь нэг л сонирн байш шүү. Түүнийг Дайрус гэдэг бөгөөд 22 кг жинтэй 121 см урт аврах том туулай юм. Түүнийг Идэтэд Эдвард гих 63 настай эмэгтэй тижээдэг бөгөөд 1 жилийн хоол хүнсэнд нь зориулсан 2000 лов 700 алим бэлтгэдэг гин. 11-т хамгийн өндөр өхөр болох Билесон. Генесийн амжилтын эзэн болох Билесон өхөртэй танилццгаая. Тэрээр 680 кг жинтэй 182 см өндөртэй бөгөөд эзнийг нь Пети Медисхисон гэдэг ажээ. Пети анх түүнийг хараад өөрийн хинтэлгүй чөтгөр аваг гэж эн чи одоо юу вэ гэж хэлж байсан тухайга хүмүүст байнга хэлэх туртаа гин. Аргачгүй бидтэй учир нь тэр дэлхийн хамгийн өндөр өхрийн эзэн шүү дээ. 12-т хамгийн том далай муур.
Jeb Кром болон түүний эсэг нөхөд талентын Мик Лонг голд ирэл хайгуул гэж дэлхийн хамгийн том далайн мөрийг олж чадсан байна. Түүний хувьд 426 см уртаас гадна 362 кг жинтэй гин. Энэ талаар дэлхийн алдарт ABC телевизийн зүгээс баримтат кино хүртэл хийж байжээ. 13-т хамгийн урт могоо медуза. Америк нэгдсэн улсын Канзас хотын Миссури мужид амьдардаг уг могоо нь Гиннес рекордын амжилтыг эзэмшдэг бөгөөд 2011 онд анх олдож байжээ. Түүний урт нь 762 см бөгөөд ойролцоогоор 18 кг жинтэй гин. 14-т хамгийн том матар лолоныг. Филиппинд амьдардаг лолоныг гэх нэртэй матар нь дэлхий дээрх цорын ганц хамгийн том матар бөгөөд 2011 оны 9 сард матар судлалын төвийн судлаачид болон бусад ажилтнууд 371 хайж байж олж байжээ. Сонирхуулж хэлэхэд уг матрыг газар дээр гаргахын тулд ойролцоогоор 100 гаруй хүн хэрэгтэй болсон гэдэг. Нийт 617 м уртнаас гадна 1 тонн 75 г жинтэй юм байна. 15-т хамгийн том гахай Том Бил. 1930-ад оны үед дэрдэдтэй олж байсан уг гахаа нь өнөөдрийн хүртэлх хугацаанд дэлхийн хамгийн том гахаа гэсэн тодотголоо хэн нэгэн алдаагүй байна. Түүний хувьд 1 тонн 157 г жинтэй байсан бөгөөд 152 см өндөр байжээ. За тэгээ өнөөдрийн бичлэг ийхүү дуусч байна. Тэгээ бичлэгээ дуустал үзсэн танд баярлалаа. За тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол та лайка дараарай. Бас тэгээ сапа дарахаа мартав. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Замаар япад буцаад бутаа яна. Постасундон гэсэн нэгэн охин бүлэна.